За машины солихуу явах 4-р дугаар 5 хүнд хүрч байна. Өнөөдөр бид хоёр Lexus Münchada дээр ирчихсэн дараагийн машинаа сонгоод өнөөдөр бас Валентины өдөр тэгээ болцоонтой хамт явна. Тэгээ ямар машин сонгосныг нь та бүхэн бараг гадарч байгаах. Тэгээд машинаа зүгээр хамтаа үзцгээе. Яг энэ юм шиг байна. Сонгосноо шууд. За. За өнөөдөр гигэн хайрын Валентины өдөр байна. Тэгээ бүгдд нь бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бид тэр энэ өдөр сонгосон машин маань бол GX 550. За тэгээд яагаад сонгосон бэ гэхээр бас анх 24 оны 5 сард Монголд нээлттэй яж хахад нь бид тэр очиж анхны first impression сэтгэлээ хуваалцсан бичлэг хийжсэн. Хэрвээ та манай суугийг анханаас нь үзчихсэн бол магадгүй тэр видеог үзчихсэн баг. За тухайн үед бол мэдээж ингээд тест драйв хийх боломж бол олдоогүй. Яг тэр нээлт хийж байгаа өдөр нь л очиж ингээд энэ машиныг гаднаас нь ингэж харж үзчих тэ энэ сэтгэлээ хуваалцчихсан. За тэгээд өнөөдөр яг Валентины өдрийг тохиолдуулаад нэлээд гоё онцгой гэх юм уу спешиал машин юу байж болох вэ гэж яагаад анханаас нь энэ машиныг угаасаа харж исэн. Тэгээд нэлээд крашлсан учраас за ерөөсөө GX 550-ыг сонгоё гэж шийдээд өнөөдөр аваад тест драйв хийх гэж явж байна. За тэгээд өнөөдрийн бит хоёрын Lexus-тэй болцоотой хамт аваарай. Toyota гэдэг нэрийг сонсоод хамгийн түрүүнд Япон чанар найдвартай адил гэсэн ойлголтод төрдөг. Харин тансаг дээд зэрэглэл гэх мэдрэмжтэй холбогддоггүй байсан нь Lexus брэндийг бий болгох гол шалтгаан болсон гэж хэлж болно. Илүү тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгчтэй өрсөлдөхийн тулд зүгээр нэг шин загвар гаргах биш, цоошин брэнд үүсгэх шаардлагатай гэсэн шийдвэрийг Toyota-гийн удирдлагууд олон жилийн судалгааны үндсээр гаргасан юм а. Ингээд 1989 онд Lexus брэнд Lexus LS 400 загвараар Хойд Америкийн зах зээлд анх нээлттэй хийсэн. Нээлттэй хийсэн даруйдаа LS 400-ийн чанар хэрэглэгчид чиглэсэн үйлчлэгээ брендийн шинэ имижинд богино хугацаанд нэр хүндийг нүсгэж Европын томоохон үйлдвэрлэгчтэй шууд өрсөлдөх хэмжээнд хүрсэн төвтэй. Lexus-ийн түүхэнд маш их ярих зүйл байгаа. Харин бидний өнөөдрийн сэдв бол GX цуврал. Lexus дунд гарын тансаг зэрэглэлийн SUV ангилалд өрсөлдөх загвар бүтээгдэхүүн дэлхийд хэдийн танигдсан ч Хойд Америкийн хэрэглэгчдэд төдийлөн танил биш байсан Toyota Land Cruiser Prado загварыг суурь болгон ашигласан юм а. Ийхүү GX цуврал мэндэлсэн юм. Эхний үе болох Lexus GX 470 нь 2002 оны 1-р сард Хойд Америкийн олон улсын автошоуны үеэр танилцуулагдаж тухайн оныхон хавар худалдаанд гаргасан. Гэхдээ энэ зүгээр л Prado дээр Lexus-ийн логог байрлуулчихсан хөлбөр байгаагүй шүү. GX 470 нь илүү хүчрэхэг, илүү тав тухтай дээд зэрэглэлийн материал хийцэлтэйгээр гарсан. Тухайн үед худалдаанд байсан Lexus LX 470 болон Toyota Land Cruiser 100 цувралуудтай ижил 4.7 литр V8 хөдөлгөөртэй байснараа энэ ангилалтай онцгордог байлаа. Хоёрдугаар үе буюу Lexus GX 460 дараагийн үеийн Toyota Land Cruiser Prado 150 дээр суурилан бүтээгдэж өмнөхөөсөө илүү тансаг хүчрхэг хөлбөр болгон хөгжсөн. GX 460 өмнөх үеэсээ илүү олон улсын зах зээлд гарсан ч хэрэглэгчний хувьд яг аль ангилалд хамаархан тодорхойгүй хэвээр байсан. Хүчтэй мотортой, барта замын чадамжтай хэрнээ ганган хийцэлэн жинхэнэ оффроуд машин гэхээсээ илүү хотын тансаг SUV мэт харагдуулдаг байсан. Гэсэн ч Америкийн хэрэглэгчид уг загварыг тоноглон аялал, адал явдалд ашиглах нь нэмэгцээр байлаа. Харин 2024 онд дэлхийд дахинаа танилцуулсан 3 дугаар үе болох Lexus GX 550 GX цувралын байр суурийг илүү тодорхой болгосон. Энэ үеэс эхсэн Lexus брэндийн загварын шугамдаа барта замын чиглэлд илүү төвлөрч GX-ийг жинхэнэ оффроуд ангилалд байршуулж байгаагаа ил тод илэрхийлсэн. GX 550 Lexus-ийн уламжлалт тав дух тансаг байдлыг Toyota-гийн хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүр хурдны харьцаг болон барта зам зориулсан дэвшилтэд технологитой хослуулсан загвар болгож чадсан. Өнгөрсөн хугацаанд хинбэ гэсэн асуултын хариуг бүрэн олоогүй мэт байсан GX цуврал ийхүү өөрийн дүр төрхийг тодорхойлж тансаг байдал адал явдлын тэнцвэрийг олохыг зорж байна. Харин GX 550 бидний хэрэглээ Монголын нөхцөлд хэр нийцэх вэ гэдг нь тусдаа сонирхолтой сэдэв юм. Одоо энэ шиг явах юм чинь нэг хоёр гоё ингэ сэгсэрдэг зам. Тий. Даалсэрийн туршилтын дугаар дээр энэ зам дээр явсан. Тэгэхэд нэлээд сэгсчээд зарим хүмүүс тооёрт машин өгч явуулахгүй мэн гэдэг хүртэл юм бичээдсэн шүү дээ. Өвөж би чи нөгөө тө комфорт юм тавиад. Хамгийн гол нийтний комфорт модыг нь үзэх гэдэг байгаа байхгүй. За. Машины хурд хүч бол сайхан. Гэтэ өшөө сайхан мэдээж шалгаад үзчихнэ. За энэ дээр тий.
сэрчижсэн биш. Тэг энэ дээр сэрсэн. Хойно Нуу тавьчлаа. хоёр уус тавиад өгсөн дуурайт. Үүдний 79 дээр сэгшижсэн зам дээр ч одоо бол нэг юм хөл явж байна да. Тэр ер нь бол зам нь бас нэг тийм амар ширхэдэ байдаг ч болоод зам байсан шүү дээ. Тий. Угаасаа энэ чинь Монголд бол хаалаагүй л байдаг юм шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нь энэ тухтай машин зуучих юм бол ингээд мэдрэмж нэмэх үлэн да. Энд бол нэлээ их юу нухчаа нэх вэ? Тий. Одоо энэ шиг болчихоо. Тэр зарж байна. Хэлж болохгүй байна. Тэр нь л 120 хүрч байна. Анхан шатны сэтгэлийн одны бүсээ хуваалцаад явчих. Тэгээд ер нь маш гоё тухтай. За тэгээд Lexus гэдэг машинаас юу хүсэх ёстой юм? Тим юмыг бол маш гоё гаргаж өгсөн гэх юм уу? Тим байгаад байгаа. За спорт мод дээр. За энэ тэгээд урагшаа 10 шатлалт хороптой гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ 10 шатлалт хороп нэг юм буруу ойлголт яваад байдаг. Би дахиад нэг хэлжмээр байгаа юм нь юу вэ гэхээр 10 шатлалт гэхээр нөгөө өмнөх 6 шатлалт хороп дээр нэмээд 4 шатлалыг нэмээд байгаа гэж бодоод тэнцээ хизээ хүрх юм бэ гэж бас буруу бодоод байдаг. Тэгэхээр тэр чинь тэрэндээ биш ээ. Энд чинь ингээд одоо би механик дээр одоо механик хороплон шилжүүлээд одоо би ингээд 10 дугаар араагаар явж байгаа байхгүй юу? Би энэ хурдны зам дээр гараад ирчихсэн. Нисгрөө явдаг хурдны зам дээр гараад ирчихсэн. Ингээд 10 дугаар араагаар явхад бүр маш гоё хөнгөн. За 100 км дөнгөж гараад явж байна. Тэгэхээр энэ бол 10 араа гэдэг чинь тийм холын юм бол биш. Энэ чинь нөгөө өмнөх 6 араан дундаа араа шилжлүүдийг нь илүү багасгаж өгөөд сайжруулсан тийм зорилготой 10 шатлалтай болчиход байгаа. Тэгэхээр тэрийг бас зөвөр ойлгох хэрэгтэй. Хизээш тэр 8-аас 10 дугаар араанд очихгүй гэдэг бол бүр маш худлаа стейтмент шүү. Тэр юм хүн хэлээд байгаа юмд бол би жоохон гайхаад байгаа. За тэгээд энд бас нэг юм нэгэд хурдны цаанд гараад ирчихэж байгаа учраас бас нэг юм дурч үзмээр байгаа юм бодож исэн юм байна. Ерөөхдөө нөгөө салхи зүсэлт дотор агаар ингээд тусгаарлалт ихэр байна вэ гэдгийг бас дурч үзмээр санагдаадсан. Тэгээд ерөнхийдөө болвол юу байна? Агарын битүүмжил бол дайггүй сайхан. Гэхдээ нөгөө нэгэнт дөрвөлж юм чи надад ялангуяа энэ толны энэ юундаас бол агаар эсрэгүүлсний мэдрэгдээд энэ чинь дуу бол их орж иж байгаа. Гэхдээ өнөөдөр бас нэг онцлог нь өнөөдөр маш их салхитай хүүтэн өдөр байгаа учраас тэрнээс хамаарсан бас салхины юу бол орж иж байгаа санагдаж байна. За тэгээ бусдаар бол ярих юмгүй сайхан байна. Хурд хүч авалт бол үнэхээр гайхалтай байна. За энэ GX болохоор илүү яг оффроуд руу чиглэсэн гэдгээр бас илүү танилцуулаад байгаа шүү дээ. А тэгээ оффроуд гэ харахаар илүү амар тийм хүчтэй нүсэрч гэдэг юм уу жоохон онцгүй гэх юм уу тий ялангуяа эмэгтэй хүний зүгээс тэгж харж магадгүй. Гэхдээ миний хувьд бол ерөөсөө тийм сэтгэл төрөхгүй байна. Загварын хувьд ч гэсэндээ авч утсан дүр төрхийн хувьд бол нөгөө шийдэл нь Land Cruiser 250-тай 50 дээр суурилж гарсан гэх юм уу яг тэрнтэй юм ижилхэн одоо царай тустай байгаа шүү дээ дөрвөлжин загвартай. Тэгэхээр тэр нь бол надад бол баг илүү гоё хурц шийдэлтэй учраас илүү таалагдаад байгаа. За машин бариа явж байхад бол ерөөсөө тийм илүү нүсэр хүнд гэдэг юм сэтгэлийг өгөхгүй байгаа учраас эсэргээрээ илүү гоё хөнгөн тий ингээд айгу өрөөлийн хувьд ч гэсэндээ айгу гоё хөнгөн байна ер нь бол. Тэгэхээр энэ нь магадгүй эмэгтэй хүмүүс ч гэсэндээ унахад айгу гоё мэдрэмж өгөх юм байна л гэж харж байна. За GX 550 энэ машины хувьд бас таалагдсан бас нэг гоё юм нь болохоор энэ машиных нь хөгжим байгаа дээ. За хөгжмөний хувьд болохоор 21-ийн спикертэй Mark Levinson гэдэг брендийн хөгжим юм байна. За юу ч гэсэн сонсоод үзье тий. За энэ бол яг талтаараа байна. Максимум хүчтэйгээ хавцуулахад тэгээд ер нь л нөгөө машинд ингээд бас сонирхолтой, дуртай гэхээр нөгөө талаасаа юу шүү дээ. Ингээ юу ч бодохгүй хөгжмөө бүр эцсээр нь тавиад ингээд замд гараад ганцаархнаа тий яг энэ явж байгаа мэдрэмжүүд бол эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүнд маш гоё тайвширлыг, олон зүйлийг эргэцүүлэх гэдэг юм уу тий бас тийм цаг хугацааг олгодог. Тэгэхээр
тэр мэдрэмжийг ер нь бол бас хүмүүс нэлээд хайж гэдэг юм уу те ингээд цаг гаргаж бас энэ машинтайгаа хамт өнгөрүүлдэг. Тийм учраас машинтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа үнцэн гэдэг нь бас өөрийнх нь хувьд илүү юм одоо юу гэдэг нандин гэх юм уу те тийм байдаг штэ. Тэгэхээр энэ хөгжмөний хувьд бол машинд байх ёстой амин сүнс одоо хамгийн гол зүйлүүд юм бол нэг гэж боддог миний хувьд бол. Тэгэхээр машинд яах юм бид нар ингээд хурдтай зам дээр гоё давхиал гоё мэдрэмжийг авах гээд байгаа штэ. Тэгэхэд тэрийг юу хөглөх вэ гэхээр хөгжим хөглөн. Өөр энэ дээр юу ч байхгүй те бид нар дэлгэц хараад машин барьж байхдаа дэлгэц хараад ингээд видео үзээд суугаад явахгүй штэ. Тэгэхээр энэ хөгжим бол үнэхээр тасархай шүү. Жаргалантын ямаараа өгсөж явсаар хагаад одоо нөгөө замаас нь салаад ийшээ энэ даваагаар даваад Кувейт ям руу ордог те. За тэр лөө орсон. Тэгээд шорон зам руугаа орж байгаа гэсэн. Тэгээ энэ ч бол шорон зам руу орсон юм чинь хэд хэдэн технологиудыг нэг өөрчлөөд явчих. За нэгдүгürt бол энэ машин маань өөрөө full timeтай. За тэгээд Toyota-гийн full time болохоор torsion differential гэдэг төвийн differentialтэй байдаг. Тэр нь яг урд хойд дугуйнууд руугаа арай өөрөөр хүч өгдөг гэсэн. Тийм учраас төвийн төвчж бас байдаг. Тэгэхээр энэ шорон замд орж байгаа юм чинь төвийн төвччээ дараа төвөө төвчжээ. За дээрэс нь ийшээ шорон зам руу орж байгаа юм чинь multi-train select-ийг бас сонгох боломжтой. Түрүүний энгийн drive mode биш те. Одоо бол multi-train select-ийг сонгоод за тэндээсээ бол энэ ч dirt, sand, mud, deep snow гэсэн сонголтууд байгаа. Энэ нөгөө high дөрөв дээр байгаа учраас гэсэн үг те. Тэгэхээр тэндээс нь за яг автогоор нь бараг сонгоо явуул энэ их гүнзгий цаас биш. Тэгтээ яг жоохон цастай. Тэгээ multi-train select-ийг сонгосноор бас давуу тал нь юу болох вэ гэдэг нөгөө A-track гэдэг Toyota-гийн систем байдаг шүү дээ. Advanced traction control гэдэг. Тэр нь болох дээр ямар нэгэн дугуй хийр гэх мэрэг ч юм уу те тэр тохиолдлуудад хүчийг нь тэнцүү хуваарлах зорилготой тийм систем байдаг. За энийг нь бол давхар хасаачиж болно гэсэн үг. За тэгээд ерөөхдөө ишээ ороод за шаардлагатай болвол бусад өгөр юмнууд энэ хий надад дахиад арын төгжигч байгаа өшөө L4 буюу те хүндрүүлэгчэндээ хийж болно. За тэгээд multi-train select-үүдээс өшөө өөр янзуудаар тохируулж болно. Тэгээд DAC болон cross control гэдэг бусад модууд бол бас байгаа. За тэгээд энэ тохиолдлуудаа хийчихэд замд орё. За одоо энд нэг ийм өксөр зам гараад ирлээ. Тэгээд бид нэр угаасаа тест хийгээд туршилт хийгээ явж байгаа юм чинь би энэ машины бас ямар системүүд байгаа бүгдийг турших гэдэг байгаа байхгүй юу. За би high 4 дээр байгаа. High 4 буюу арай хөнгөн аран дээр байгаа тий. За энэ үед би DAC болон cross control гэдэг товчоо дараад үзэх юм бол над дээр зөвхөн энэ DAC системийнх нь юу нэтгэж байгаа юм. За хааж энийг дээдээ хийцэн байх хэрэгтэй шүү. Тэгэхээр DAC гэдэг нь болохоор downhill assist control буюу зөвхөн доошо уруудж байгаа үед ашигладаг. За cross control-ыг бол уруудж байгаа, өгсөж байгаа айл тохиолдолд нь ашигладаг байхгүй юу? Crawl-ийн даваа тал нь юу гэдэг вэ гэхээр DAC систем нь зөвхөн машины тоормс тий хурдыг нь тоормсоор ингэж хэмжиж одоо хязгаарладаг гэсэн үг. Тийм учраас урууд зам дээр ашигладаг. За cross control гэхээр тоормсоос гадна хаацыг бас тохируулж өгч яадаг гэсэн үг. За би энийг буцаад энэ дээрээ тавиад L4-тэй хийчин. За тэгээ буцаагаад дийдэн татчихагаад за одоо нөгөө cross control-о харах юм бол одоо ингээ cross control систем хараад байна. За энэ бол 5 төвшний удирдлагатай. Хамгийн бага нь low тэгээд high гэдэг ямар нэгэн хурдны хязгаарыг нь бол энэ дээр харуулахгүй байна. За энийг хийгээд явах юм бол одоо ингээ автоматар машин өөрөө хүчийг тааруулаад би энэ яг за төгцсөн хүчин дээр энэ дэши машин өөрөө жолоод явна гэсэн. Би зөвхөн өрүүлээ удирдаад явах болно. Машин бол хааз болон за бусад юмнуудыг тохируулаад тормос шаардлагатай бол тормослоод тий. За тэгээд миний хүчийг алдуулахгүйгээр за хэрвээ ямар нэгэн байдлаар дугуй хийх юм бол тэнцээ A-track буюу тий нөгөө traction control нь өөрөө ажиллаад тэгээд ингээ гараа авчнаа гэсэн үг. За тэр системийг ашиглаж үзэх гээд байна. За тэгээд ийшээ явуулаад үзье. Одоо ингээд cross control-ийн хамгийн бага хурдан дээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо арай л удаан байна тий. Тэгэхээр би нөгөө юугаа давхар эргүүлээд cross control-ийн хурдыг ингээд 5 шатаар нэмэх тааруулах боломжтой. За энэ бол яг дундаж хурдаар явж байгаа. Cross control-ыг бид нэр анх Forerunner машин дээр бас яг тайлбарлаж ирсэн видео хийсэн. Тэгээд тэрэн дээр хэрвээ бас санаж байвал Forerunner-ийн юун дээр cross control бол нийтлийн арай дээр үеих учраас маш их дуутай байдаг тий. За энэ cross control систем нь орчин үеийн арай систем болсон учраас тэр дуу бол бага байна. За ингээд тэр энэ бол ингээд маш асуудалгүй машиныг гаргаж байна гэсэн систем.
За би нэг энэ төр зогсоогоод за cruise control-ыг ашиглаж байгаа үед бол би тоормс болон хаа зайлайлыг нь ашиглаагүй машин өөрөө удирдах явж байгаа гэсэн. За тэгэхээр энэ дээр одоо би төр зогсоож жагаад cruise control-а болиулчих. За тэгээд нэгдүгээр аранд нийсэн за одоо хаазаа өгöd багхан хүчээр. За яг энэ системийг нэгсэндээ хүмүүс хаазаа буруу тохируулсанс болоод хийргээд ч юм уу тиймэрхүү үед энийг cruise control хялбарчлаад шийдээд өгчдөг гэсэн санаа байгаа байхгүй. Одоо болох дээр би зүгээр ингийн хай дөрөвдөө хийцэн multi train select автогоор байгаа. Ямар нэгэн crawl мөрөд ашиглахгүй өөрийнх нь зөвөр хүчээр хурдтай гаргаад үзье тэ. За ингээл ямар ч асуудалгүй гарч байна. Яг нөгөө олон систем байгаа учраас системүүдээ өөр байдлаар ашиглаж туршиж үзэх зорилготойгоор та хэд бас нэг жоох мэдээлэл өгөх зорилготойгоор бас юм өөр юмнууд туршиж үзээд байгаа. Гадаа нэлээд хөтөө байна. Одоо энэ шинэ дээшээ гараад исэн чинь улам бүр юу болоод байна? Цастай болоод гэх юм уу? Зам нь одоо бүр хунгарлаад бараг замгүй шахуу болчихсон байна. Тэгээд за одоо миний тохироо яаж өрсөлдсөн бэ гэхээр deep snow хай дөрөдөр байгаа. Төвийн төгжээ те. За тэгээд deep snow гэсэн multi train select deep snow дээр тавьчихсан. За энд бас жоохон цастай зам дээр дэшээ өксөж үзэх гээд байна. Ер нь бол ингээ хунгар тогтцсон байгаа болох дээр ямар хөө байх нь вэ те. Тэрийг үзэх гээд байна л да. Төвд төгтсөн байгаагаас өөр юм хийгээгүй хойдлоо төгжиг байх гэсэн. За үгүй. За яана. Жоох юм болох нь гэсэн чи. Өшөө жоох юм болох нь гэсэн чи болсонгүй. Яадах юм уу гараад ирлээ. Амархан байна өө. За одоо энэ талаар нас нэг жоох яваад үзье тий. Одоо энэ дэр нэг бас энэ нэг гоё опшн байгаа тий. Даваараа өгсөж гарч ирээд даваач гэж ерөөхдөө ийм огцом өксөөр тэгээ цааш огцом уруу тий. Цаана яг юу байгааг мэддэхгүй. Би одоо энэ доор хаадч байж боломж жолооч байж болно. Эсвэл бүр огцом ирлээ унах гэдэг нь. Энийг харах боломжгүй юм үед бол хөдөөгаад явж байгаа их тохиолддог. За тэр үед бол одоо яг энэ камерын машины яг урд камер за зүүн болон баруун дугуйг харуулсан хоёр талын камер. За энэ машин ч өөрөө 360 камертай машин шүү дээ. За ийм системүүд ингээ бүх юм харууллаа. Тэгэхээр одоо энэ доор миний дугуйнд юу тулах гэж байна? Юу вэ? За энэ шар зураас нэр харах юм бол миний дугуйнд явж байгаа чигийг харуулж байгаа тийм. Тэгэхээр биний ингээд хамар даваад юм харагдахгүй байгаа үед бол иймэрхүү систем нь бол маш ашигтай. За тэгэхээр би энийг харж байгаа. За хашууд нь аюулгүйгээр өргөжлөж болох юм байна. За ийм их боломжтой гэсэн. Яг нь одоо сүүлийн үеийн орчин үеийн машин дээр бол энэ опшн бол түгээмэл болчихсон. Гэхдээ ер нь мэдээд авах зүгээр. За тэгээд энэ мэдээж оффроуд зориулсан энэ хідэн карацын налуудаа одоо бид рийшээ ингээд баг зэргийн налуутай зогсож байна. За ерхийд урагшаа хойшоо бол налуу биш хажуу тал руугаа жоохон налуу зогсож байна гэсэн мэдээллийг харуулж байгаа жишээтэй. За эхний ээлжийн туршилтууд маань бол ямар ч зэнд хүрээд ирлээ. Тэгээд цааш өргөжлүүлээд бас зарим нэг тестүүдийг хийн. Тэрнээс өмнө одоо ерөөхдөө нөгөө машин ямар машин байгаад байгаа. Тэр танилцуулга хийгээд нөгөө опшн янз бүрийн яриад байгаа шүү дээ. Тэдрийг бас танилцуулаад харуулад явчих. Тэгээд буцах замдаа бас зарим нэг тестүүдээ хийгээд явчихна. Dark Max системүүдийн доошоо уруудах системүүд байгаа тий. За тэгээд танилцуулга дор. За энэ бол GX 550. За GX суврал Lexus-ийн GX сувралын 3 дугаар үе. Өмнө 470 те одоо 550 гээд загвар дээр явж байгаа. За хүн болгон бол сайн мэдэх бах. Ялангуяа монголчууд бол нэлээд сайн мэддэг. GX суврал бол Prado-гийн ихэр суврал те.
илүү хүчтэй, илүү тухтай, илүү тансаг зэрэглэл хариалагддаг боловч үндсэн суурин Prado-тай адилхан гэж үздэг. Гэхдээ миний хувьд энэ загвар болол яг энэ ч одоо яг 2024 оноос гарсан загвар шүү дээ. Яг энэ загвар болол Prado гэхээсээ илүүгээр GX тэр илүү гоё тохирч өгсөн загвар шиг санагдаад байгаа. Яг GX 460 хэдийгээр хүчтэй, найдвартай, маш гоё том V8 мотортой тийм загвар байсан ч гэсэн загварын хувьд хэдэж надад таалагддаг байгаагүй. За ялангуяа уртлын тэр нэг юм өргөн одоо саралжин грил болол ерөөсө таалагддаг байгаагүй. За харин энэ загварын нүүр бол тэр өмнөх загвараас за яг үндсэн нэг Lexus-ийн шинж чанарыг алдаагүй. Гэхдээ тэр нэг өмнөх загвар дээр чинь амар унтсан хормоотой нэг юм палат шиг байсан шүү дээ. Тэр бол багасчихсан. Энэ ингээд илүү юу болгож өгөөд за энэ доотлын хэсгүүд бол бас баг шүү бүр ингээд авчиж болохоор юм хэсгүүд оруулсан юм шиг тий. Land Cruiser 250 дээр бол энэ хэсгүүд бол бүгд авах ингээд салгах тустай хэсгүүд байдаг санагдаж байна. Энэ Our Trail загвар дээр илгэвч нь бас энэ за нэмгэн ч гэсэн ямар ч гэсэн төмөр илгэвчтэй. Тэгэд яг энэ нүүрний энэ загвар бол энэ дэр хамаагүй гоё болж өгөөд энэ оруулгууд нь илүү гоё болж өгсөн болох тэр над энэ 550 болол GX одоо л яг нэг өөрийнхөө өнгө төрхийг олоод Lexus-ийн бусад загварууд дундаа ялгарах шинж тэмдэглэг өөрийнхөө юмыг олцсон юм шиг санагдаад байна. За тэгээд энэ үндсэн их гэрэл мөрлийн загвар ч гэсэн маш гоё. Нэг юм хурц хүчтэй хийдгсээр нэг өөрийнхөө Lexus-ийн нэг юм өнгө төрхийг хадгалсан юм шинжийг бол маш гоё бүгд тал дээр шингээж өгсөн бол таалагдаад байгаа. За тэгээ ер нь бол ингээд тойруулаа харах юм бол яг олон гоё талууд байгаа. Тэрийг ингээд нэввчлэн бас өөрт таалагддаг юм удаа бас яриад явчих. Гэхдээ тэрэнд орохоос өмнө надад нэг таалагдахгүй байгаа юм нь юу их тэр яг GX-ийн Our Trail гэдэг загвар. Our Trail гэдэг илүү нөгөө оффроуд чиглэсэн гэдэг байдлаар гаргасан загвар. За бусад зах зээл дээр бол Монголд байхгүй. Гэхдээ бусад зах зээл дээр бол премиум болон лакшери гэдэг ангиллууд бас байгаа. За тэд нар илүү нөгөө тансаг зэрэгэлтэд анхаарал хандуулсан болоод энэ бол яг оффроуд анхаарал хандуулсан. Тэгсэн хэрнээ энэ урд энэ GoPro нэлээд урагшаа сууж өгөөд за нөгөө approach angle гэдэг чинь approach angle бол энэ дэр маш бага. Нөгөө Land Cruiser 250-аас бага байдаг. За тэр юм бол надад бас төдийлөн таалагдахгүй байгаа. Бараг ийм машин Apple энийг нөгөө хормогийн сүхнүүд шиг энэ нэлээд дээш нь тайрах шаардлага гарах юм шиг тийм мэдрэмж өгч байгаа юм байна. За тэгэхээр энэ нөгөөд нэг ялангуяа нухчаан дунд явхад ч юм уу те. За яг ийм хэрвээ энэс гүнзгий цасаар дайрах юм бол энийг хамгийн түрүүнд цохих цэг болчиход байгаа байхгүй. Тийм нэг сул тал бол байгаа. За тэгээд ингээд тойроод яриад явхад хамгийн түрүүнд ярих хэвээр сэдв бол обууд. Яалч нөгөө Our Trail гэдэг илүү оффроуд чиглэсэн загвар учраас энэ 18 инч хайшаа обууд тавьж өгсөн. За тэр гадуур байдаг luxury болон премиум ангиллууд нь болох тэр 20 инчийн обуудтай байдаг. За оффроуд явах гэж байгаа бол 18 болж игэл 17 шүү 16 гэдэг янз бүрийн обууд тавьдаг шүү дээ. За энэ дээр бол хамгийн доод нь 18-ыг тавих боломжтой. 18 бол ерөөхдөө болно. За тэгээд дугууны өндөр бол ер нь бол 33 инчийн дугуй тавих боломжтой байдаг. 265 70 18 гэсэн арц мэрийн дугуй бол үйлдвэрээсээ ирдэг. За өнөөдөр битэрийн тест хийж байгаа дугуй угаасаа үүлээ голохоор Yokohama-гийн энэ Ice Guard гэдэг өвлийн дугуй тавьчихсан байна. Уг нь бол GX яг үйлдвэрээсээ болох тэр ET дугуйтай ирдэг. За тэр дундаа Toyo-гийн ET дугуйтай ирдэг. Тэр нь бол бас авах штэ. Хэрвээ та бүхэн анзаараад үзэх юм бол ер нь Toyota-гийн машинууд үйлдвэрээс тийм сайн одоо ET юм MT дугуйтай гардаггүй харин энэ Lexus 550 болол тий GX 550 болол тийм дугуйтай гардгаар бас даваа талтай. Тэгээ 18 инч явуудтай тий. Тийм байгаа даа. За тэгээд энэ өшөө өгн энэ юуг харах юм бол амаржины системийг харах юм бол энгийн нөгөөд нэг өмнө загварууд дээр байдаг байсан нөгөө өөрийгөө өндөрлөдөг гэсэн тийм илүүдтэй горин байхгүй. Гэхдээ өөрөө дотроо тохируулахтай. Гэхдээ тохируулах нь гараар хийх шаардлагагүй. Дотроос нөгөө MTS болон бусад системүүдээр сонголтоо хийгээд машин чинь өөрөө тэр тохируулга хийдэг. Тийм боломжийг агуулдаг гараа онцлог. Тэгэхээр энэ машиныг аль болох нөгөө үйлдвэрээс гаргахтаа л таны нөгөө хэрэгцээнд шаардлагад нийцэх тэр загварыг гаргахыг хичээсэн байгаа нь бол маш их таалагдж байгаа. За энэ загвар дээр бас нэг онцлог юм нь болох тэр толны дизайн байгаа. Ерөнхийдөө бас нэлийн босоо. Завсаа бас өмнө хэлжсэн гэдэг манай толыг босгоод тавьсан юм шиг те. Ийм загвар байгаа да. Тэгээд энэ толны загвар нь яг хоо дээш доошоо илүү юм харлаад байгаа хэрнээ. Яг хажуу тийшээ хангалттай илүү юм харуулахгүй байгаа юм шиг санагдаад
түрүү явж байгаа тэгж анзаардагдсан. Яг нөгөө хажуу тишээ хит гаргаж ирэхгүй яг энэ чинь ингээ барьж байгаа гэдэг нь загварууд айтах юм шиг хэрнээ тийм байгаа да. За яг нөгөө толон дээр бол ингээ чинь дохион за энэ доор бол нөгөө 360 камерт хэрэгтэй тийм нөгөө камерны чинь суурилж өгсөн ийм юмдаг ба шийдсэн. За тэгээд ийшээ ингээд орхон бодоод машины дизайн талаасаа бас харах юм бол энд нэг юм оруулага байгаа. Анхны загварууд нэг бор шагаалангтай гарч ирсэн шүү дээ. Тэгээд дээдлийн хэсэг нь бол хар мар дизайн шийдэлтэй байсан. За өнөөдрийн бит хоёрын авч туршиж үзэж байгаа загвар бол Sonic Titanium гэдэг тийм Титан одоо юу гэх одоо монголчлох юм бол зүгээр мөнгөлөг хэлэхээр амар муухай сонсогдоод байгаа байхгүй. Энэ бол Sonic Titanium гэдэг ийм загвар байгаа. Тэгээ маш гоё өнгөтэй юм байна. Өнөөдрийн юм дээр бол өнгө бол бас их зөвүүн харагдлаа. За тэгээд чаашны нэг дугуйны арк маркийг бас ярилцъя те. Энэ загвар дээр энэ дугуйны аркийг бас нэг өмнөх загвараас арай жоохон томруулсан. За тэгээд энэ нэг нэмэлт фендер оруулаад өгсөн их гоё шийдэлтэй. За энэ Карланы энэ наашаа давж ууссан тий хоёр тал руугаа ингэж илүү юм өргөн болгож өгсөн загвар бол маш гоё. Гэхдээ энэ ч би юу ярих гэдэг вэ гэхээр амарчийн систем байгаа даа. За энэ ингээд тойроод харах юм бол ер нь ингээд амарчийн систем өмнөх загвараас их юм илүү юм том болсон юм шиг санагдаа. За тэгээд ингээд сайн хараад судлаад асуусан чинь юу гэсэн бэ гэхээр доод гар гэдэг штэ. Доод гар нь болонгууд одоо нэг 300 цуврал гэдэг тий. Нүлийг том цувралтайгаа адилхан илүү том гартай болчихсон гэсэн. Тэнгууд дугуй нь илүү нөгөө жоохон гадагштаад энэ дугуйны дээшээ доошоо travel-ыг нэмэгдүүлж өгч байгаа юм байна. Ер нь бол нөгөө геометр нэгсэндээ өмнөх загваруудаас илүү ингээд гадагшилсан учраас дугуйных нь travel нь ихсээд тэрнгээрээ дагаад илүү flexible болж өгч байгаа гэсэн. Тэгээ энэ чээс ингээ харах юм бол одоо яг энэ доор яг доод гарны хэсэг байна. За тэгээд энд бас нэг маш их бүдүүн турбо гэх юм шиг тий энэ баар байгаа. Энд юу вэ гэхээр нөгөө EKDSS гэх системийнх нь баар нь энд харагдаж байна. За энэ өмнө зүгээр энгийн KDSS систем бол Toyota дээр нэлээд удаан хэрэгжижсэн. Тэр системийг бас хүмүүс нэлээд дургу. За эвдэрчин бол засахад маш их хүндрэлтэй байдаг гэж ярьж ирсэн. За тэрийг бол EKDSS дээр яг тиймэрхүү асуудлууд үүснэг юм би сайн мэдэхгүй байна. За тэгээ тэр систем өмнөх KDSS бол яг тэр дугуйн travel дээр хангалттай сайн нөлөөлөл үзүүлэхгүй байх гэсэн бол энэ систем нь илүү сайн нөлөөлөлтэй болж өгсөн гэж ярьдаг. Яагаад гэвэл өмнөх загвараас ялгаатай нь энэ урд хоёр дугуйн дээр KDSS нь тусдаа, хойтлын дугуйн дээр тусдаа байдаг. Тэгээ урдаа 2 боллонтой, хойно 1 боллонтой ийм KDSS систем байгаа. За энэ тэгээ нөгөө уртлын энэ KDSS-ийн баар гэж яриад байгаа чинь ер нь бол нөгөө урд хэвтэ тэнцвэрлэгч гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрийгээ салгах, за яг хурдтай эргэлтүүд дээр бол илүү сайн барьж өгөх тэнцвэрийг нь хадгалах зорилготой. Өмнөх загвар нь урд хойтол нь хоорондоо холбогдож ажилладаг байсан учраас нэлээд төвөгтэй байсан гэдэг энэ бол салгачихсан тийм бас давуу талтай. Гэхдээ яг нэг талаараа бас нэг юм шууд механикл гараараа салгах тийм систем байхгүй байгаа нь зарим хүмүүст бол сөрөг тал болж магадгүй. Та зөвхөн ингээд машиныхаа хідэн гормуудыг мэдээ тэрэндээ даатгахад өөрөө амар тайван нөгөө luxury гэдэг англи байгаа шүү дээ. Тэр тансаг хэрэглээ нөгөө өөрийнхөө амар тайван тухтай байдалд анхаарал хандуулах юм бол энэ таны асуудлыг шийдэх тэр нарийн юмнууд чинь бүгдээ энд ингээд суугаад өчгсөн гэсэн үг. За тэгээд амаржийн нэг нь чарсан дээд доод гар ерөөдөө ингээд харах юм бол нэлээ ийм бүдүүн бахим ийм томглуудыг одоо нөгөө эд ангиудыг суулгаж өгсөн байгаа нь бол ингээд ил харагдаж байгаа нь маш гоё санагдаж байна. За артлын дизайн тэ энэ гэрэл зарим хүмүүст маш их таалагдж байгаа. Lexus-ийн сүүлийн бас юм гоё дизайн те. Надад бол би яг сайн хэлж мэдгүй анхандаа бол маш их таалагдсан. Одоо харахаар заримдаа жоо. Тийм хөө. За тэр яг артлын дизайн дээр өмнөх цагаараас авч үлдсэн баг ганц юм энэ. Хойтлын цонх хонгодог. За энэ нөгөө Prada дээр ч гэсэн байдаг те мэдж байгаа. Илүү жижиг юмнуудыг авч хийх илүү хялбар болгож байгаа. За тэгээ хойтлоосоо бол тэгээд өөр нэг яриадах юм байхгүй. Энд нэг юм төв хийч гэж байдаг шүү дээ. Тим юм чинь ингээ байхгүй байхад байгаа нь. Тэр нь яг энэ загвар дээр байхгүй байгаа нь. Өөр улс орнууд байсан загварууд дээр энэ чинь төв хийч нь байгаадсан байхгүй. Монголд энэ ч байдгүй юм байна. Тэр нь сонин. Тэгээ overtrail хийх гэж байгаа, offroad аялал хийх гэж байгаа хүмүүст тэр төв хийч гэдэг юм чугнууд амар чухал шүү дээ. Энэ машин чинь өөрөө уг нь бол бүр 3.5 тонноос 4 тонны хооронд илүү жиргүүлчих чадaltaй юм шиг байхгүй. Тэгсээр нэ чи төв хийж байхгүй байгаа нь сонир санагдлаа. За энэ одоо итгэвч гэнэ үү? За. Автомат хаалгатай тий. Хөлөөрөө ингээд мэдрээд онгойлгох чинь. Яг гоё тий. Уусаа тий luxury машин чи ийм юм зайшгүй байх хэрэгтэй. Гэхдээ энэ маань нөгөө
оффроуд аял хийж байгаа хүмүүст бол заримдаа жоохон төвхтэй ч юм уу те. Олон захилгаан юм гараад ирцээ төвхтэй болоод ирдэг штэ. Гэтэ яг ийм энгийн хэрэглээ нөгөө гоё тав тухтай байдлаа бодох юм бол ийм маш гоё. Нөгөө амар том ачаага барьчаалтай гэс ингэж юм хийх ч юм уу те. За тийм байна. За тэгээд хойтлын багажийн хувьд бол нэлээд том зайтай. За өмнөх машинууд дээр бол бас зайны асуудал яригдчихсэн бол энэ дээр бол маш том зайтай. За лакшери болон премиум загварууд байдаг гэж яриад байсан шүү дээ. За тэднэр дээр бол 3 дахь хигний суудал байдаг. Энэ overtrail загвар дээр бол 3 дахь хигний байхгүй. Тийм учраас энэний зай бол илүү том болж ирж байгаа. За тэгээ хойноо нөгөө 3 дахь хигний усны сав тавих хэсгүүд те. За тэгээд бас USB гаралтууд. За энэ чинь 220 вольтын цахилгааны гаралт 100 ваттаар гарна гэж байна. За энэ мөнхадаг юм бас. Мөнхадаг бичиг хийсэн байна. За ийм. Тэгээ ерөөдөө энэ доотлыг бас өгөх юм бол энэ доор бас нэг хэсэг жоохон зайтай энэ талдаа юу гэдэг нь дахраад нь бас ингээ байрлаад өгчихсөн спикерүүдтэй. Java төрөнд хэлсэн те. Mark Levinson гэдэг систем хөгжим. За тэгээ 21 спикертэй. Энд чинь одоо жишээл ингээ 2 спикер. Энд чинь бас буфер нь бас энэ талдаа байрлаж байна. Нэг сонирхолтой юм нь энэ чи ямар ч нэмэлт гэрэл байхгүй мэн. Энд нэг жижигхэн гэрэл байна. Энэ хоёр талтай нэг жижигхэн гэрэл байна. Тэгээ энэ дээр одоо Forerunner дээрсэн байдаг шүү дээ. Энд өөр гэрлүүлдэг, энд өөр гэрлүүлдэг те. Тим гэрэл байхгүй мэн. Шинэ өрөө ингээд юм хийх жоохон төвхтэй юм уу да те. Гэж санагдахаар. Ийм байна да. Зай багтаамжуул маш сайн. Маш ихтний юм хийх боломжтой. Тэр нь бол маш сайхан агуулжтай сайхан тал байна. За тэгээд мэдээж хэрэг автомат хаалгамж нь автоматар хаагдана. Бас нөгөө доогоор бас ингээд хаах боломжтой байсан те. Гэхдээ яг энийг бол нөгөө хүннээсийн сонирхлын асуудал байх. Яг ийм юм төвхтэй санагддаг хүмүүст бол бас ер нь бол төвхтэй. За. За дотор ороод ирсэн. Маш гоё тулаацж байна. Тэгээд доторх дизайныг энэ цөмөр ярилцъя те. Ер нь бол нөгөө luxury machine гэдэг дээр бол дотор дизайны материалууд бол маш гоё. Ерхий өнгө төрх нь бол сүүлийн үеийн машинууд одоо сүүлийн үеийн Toyota болон Lexus-ны загварууд бол нэлээд ойролцоо функцүүд меню болоод те удирдлагын системүүд нэлээд ойролцоо болчихсон. Яг Lexus гэдгээр бас хэрэг анзаараад үзэх юм бол яг энэ машин дээр орсон энэ материалууд одоо энэ те суудлын энэ материал зэтрэл гэдэг юмуд нэлээд гоё юм юутай багтах чанартай гэх юм уу те. Одоо энэ нэг юмуд зүгээр ингээд юм машин дотор ордог хөдөлгөөн үзэхгүй те. Нэлээд сайн чанартай хийсэн юм шиг яг нэг японочдод хийсэн гэдэг нь харагдахаар. За тийм байна. За тэгээд суух суудлын хувьд бол за яг би суудлаа өөртөө тааруулчихсан. Жолоодох хэмжээнд таарлаа те. Эвтэйхэн. За энэ ерөөхдөө энэ төвийн энэ консол энэ хэсэг нэлээд том учраас бас жоохон бачим юм уу гэмээр санагдсан гэхдээ дайжгүй. За өрөөл бол бас электрон юутай учраас холимог юм юутай учраас бас юм зөөлхөн. За тэгээд машины хувьд ингээд гадагшаа харавцсан бас ингээд гоё юм цэлхэр гэх юм уу. Одоо энэ уртлын шилнүүд бол нэлээд доошоо сууж өгсөн учраас бас цэлхэр харагдана. За капотны хэсэг бол хоёр талтай өндөр байгаа нь бас яг орон зай мэдрэмж авахд их боломжийн. За хянах самбарын энэ хэсэг за дижитал дэлгэцтэй тэгээд энэ дээрх мэдээллүүд нь бол янз бүрийн байдлаар өөрөөр бас тааруулах боломжтой гэж байгаа. За тэгээд энэ ч нэмэлтээр тосны болоод тосны хэмжээ болоо тий халангуудны тэгээд мөн тосоолны халангуудны хэмийг нь харуулж байгаа мэдээллүүд бас нэмэлтээр орж өгч байгаа нь гоё. Голын энэ хэсэг дээр бол яг үндсэн дэлгэц байгаа даа. Гэхдээ дэлгэц нь нэлээд том юм панел байгаа хэрнээ яг энэ дээдлийн энэ хэсэг нь бол гол мэдээлэл харуулж байгаа хэсэг. Доотлын хэсэг нь бол хэсэг нь ингээд нэг одоо нэг 3-ны 2 хэсэг нэг хэсэг ч юм уу те climate control хэсэг байгаа даа. Би зөндөө олгуудаа хэлжсэн баг өлөг болж байгаа юм юу гэхээр би иймэрхүү удирдлагын юмнууд яг юм physical товч байж юм удирдахад илүү амар ялангуяа харахгүйгээр ингээд юм удирж байгаа тохиолдолтой юм шиг санагддаг. Гэхдээ энэ чинь ямарсан менюн дотроо ингээд нуучаагүй энэ чинь ил харагдахуйц байгаа нь давуу тал болж гин. За тэгээд яг тийм парныхын температурыг тааруулах хэсэг нь юм хоёр талтай юм хүрд байгаа. Энэ гоё. За тэгээд мэдээж бас
хөгжмийнхэн дууг шангалж сулдах бас нэг юм хүрт байгаа гоё харагдаж байна. За тэгээд яг үндсэн энэ төвийн яг энэ консолийн хэсгийг харах юм бол энгийн за түрүүн би нэлийн олууд ярьсан drive mode, multi-terrain select, crawl control гэх бүх энэ хэсгүүд удирдлагууд маань яг энэ гар доор орчихсон байгаа нь бас их авууштай давуу тал. За нэг Foreigner-тэй нэлээд дээр байдаг. Тэр нэгсэнд одоо удирдлагад нэг хэстэй юм дээш дошоо гэсэн удирдлагын систем жоон төвхтэй гэх юм уу те. За тэгтээ орчин 4 дугаар юм Foreigner бол бас яг адилхан юм болчихсон 250 Land Cruiser 300 Lexus 600 бүгдээр энэ талд орж өгсөн учраас ер нь бол адилхан систем байгаа нь бол хүмүүс мэдэх байхаа. За тэгээд хин нэг нийттэй те. Нөгөө хүндрүүлэгч нь бас нэг юм жижиг юм болцсон. Орчин үед нэг юм хүл юм болж дээ одоо. Ягтэй нөгөө би ч нөгөө Foreigner 5-ын Foreigner чи яг жинхэнэ ирчаг барьж аваад чааш нь хүндрүүлэгчэндээ хийдэг тэр бол нэгдэж хуучрахгүй маш гоё систем. Тэрийг бол би хэзээ хэлнэ. Тэр бол миний хувьд л илүү preference. За энэ ч нэг юм сони юм байгаа даа. Энэ юу аах тэр энэ ч ингээд утасны нөгөө wireless сэнэлгч байгаа даа. Энэ ч би ингээд өөр хуц ингээд тавиа л та тий. Тэгэн гут нэг юм сони. Нэг сони тэгшэрхгүй нэг юм. Ийм байгаад байгаа нэг юм дизайн юу жоохон сонио энэ жоохон сонио байгаа шүү. Энд тэгээд мэдгүй тэгээд ингээл хийгээд байгаа. Өөр машинууд илүү гоё хийсэн байдаг. За энэ хэсэг болох тэр ингээд нэгдэн гутах маш гоё шин. Ингээд уухны савн дааныхан юм энэ хийх боломжтой. Бараг хаацсан бахтай илүү гоё цэвэрхэн юм эзэлт. Энэ жишээл уг нь яг ингээд утсан цэвэрлэж баймаар байгаа юм. За тэгтээ яг. За тэгээд энэ хэсэг рүү харна. Энэ хэсгээс их сонио. Нөгөө гоё мотор оруулахтай маш гоё лагшри харагдаж байгаа юм хэсэг. Гэхдээ энэ чи ямар ч функц байхгүй. Энэ мэдхгүй би одоо сайн ойлгохгүй. Энэ магадгүй дараад нь хийж магадгүй. Гэхдээ нэг юм ба. Энэ чи тэгсэн нууцсан нэг юм нь 12 вольтын одоо монголчуудын хэлдгээр бол тий тамхины асгаар. Ийм гоё лагшри. Өөр ингэсэн юм нууц хаалгатай. Ийм юм шийдэж өгчээ. Тэгээд мэдхгүй. За тэгээд бид чи USB-C бол бай зайшгүй байгаа. Уцаар цэнгэлнэ гэвэл. За тэгээд голын харцаг. Сөх юм бол cool box. Cool box-ыг бол хүмүүс маш гоё гэдэг. Ялангуяа 100 халуун үүдэнд халуунд явж байхад бол ундагаа хөргөөд аваад явах бол тий уухмаа. Тэр бол маш гоё гэдэг. Гэхдээ юм жижигхэн cool box байгаа байхгүй. Ийм том орон цаг нэгсэн cool box болохын тулд маш их орон цаг нэгэд алдсан юм шиг. Надад бол бараг зүгээр юм хоосон орон цаг байгаа дийшээ юм хийчихвэл зүгээр санагдаад байгаа. За тийм нэг юм байна. Тэг cool box асан унтраа. За энэ ч бол энэ санамж маш сайн харах хэрэгтэй. Загас болон мах дангаар хийж болохгүй гинэ. Хийдэг хүмүүс байж магадгүй. Харуулах юм байгаа юм чинь шаардлага гарсан л байж таараа. Тэгээ бас нэг юм энэ ч нөгөө тойл ба голын тойл. Голын тойл нь би энэ чиглэлээс голын тойл нь дижитал болчихсон. Ингээд энгийн тойл болох хэвээр. Дижитал тойл байгаа нь нэг талаараа давуу тал болж байгаа. Юу гэхээр хойдолтойхон багажин дээр битүү юм ачих ч юм тохиолдол байдаг шүү дээ. Тэр үед бол нөгөө тэрний цаанд юу байгаа нь харагддгүй. Тэгэхээр тэнцэн ингээд камер сурлуулчихсан. Тэгээд дижитал тойл байгаа юм бол тэрэн дээр давуу тал болж өгнө. Тэгэхээр бас боломжийн цай зүйл. За энэ дээдлийн хэсэг дээр гэрэл нэг мэдэрчдэг юм байна. Гараа ингээд хүлэнгууд мэдэрлээ хаслаа. Дахиад ингээд унтарлаа. За тэгээд люктэй. Люк нийлээ. Яг оффроуд аялал гэж хүнд бол люк нэгч тийм хэрэгтэй юм бэ юм дөө. Гэхдээ яг опшн байна тий. Luxury машин бас люктэй байх хэрэгтэй байх. За хаагаад хаач авлыг хин чашаа тий. Гэхдээ нөгөө бүр орчин үеийн нөгөө хүмүүс чинь ийм панорама гэж битүү юм дэлгэсэн юутай болсон шүү дээ тий. Тэрийг prefer хийдэг хүмүүс бол энэ тийм биш шүү. Өөр нэг яриад байхгүй түрүүн нөгөө замд явж байхдаа нэг хальт харуулсан юм pedal shifter гэдэг юм араагаа сольж байгаа тий. Энэ бол маш гоё юм. Бараг уралдааны машин шиг гэсэн үг шүү дээ. За дахиад нэг энэ талд миний энэ зүүн гарын удирдлага дээр юу байгааг нь харуулъя. За энд бол ингээд суудал сануулж за 3 төрлөөр сануулах боломжтой. За одоо би за тэмээд ууртны манай хүүхд том болоод өөрийнх нь төрлөөр сануулах бах. За энэ parking assist унтраах за арын тэшээ нэг хаах товчны хэмжээний байна. За тэгээ мөн энэ AUX 1 2 3 4 гэсэн товч байгаа. Энэ маш чухал товчнууд. Юу вэ гэхээр энэ товчнуудыг өөр юмтай холбоод цахилгаан юм төхөөрөмжүүдтэй холбочоод энэ төвшөнтэй ашиглах
боломжтой бэлдсэн байгаа. Одоо энэ өстө капотын дотор фьюзүүд бэлдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр одоо жишээлбэл нэмэлтээр гэрэл тавих те. За дээвэр дээрээ гэрэл тавьдаг, энэ капотон дээрээ гэрэл тавьдаг, урд хамар дээрээ гэрэл тавьдаг. Тэдрийг бүгдийг энэ чинь холбоод өгчин тэрнгээр ингээд гэрлүүдэд хасах гэдэг ч юм. За эсвэл компрессор холбох гэдэг ч юм. Өөр янз бүрийн хэрэглэнүүд байдаг. Тэрийг энэ чинь ингээд бэлдээд өгсөн байгаа нэг тажгүй. За хойдлын судал. Хойдлын судал бол за урдлын судлаа бид түрүү өөрөөхөө тааруулсан байгаа тий. Тэгэхэд бол илүү их зайтай байгаа юм шиг санагдаж байна. Энэ нөгөөд нэг урдлын люкнес болоод энэ зэсгэн жоохон доошо тий. Гэхдээ хойшоохоо өндөрлцсөн болох төр бас тажгүй. За тэгээд дээрэс нь энэ чинь нөгөө хойдлын юм судал дээрээ судал нь хална. За мөн climate control буюу агааржуулалтын систем бас удирдах боломжтой. Доор нь 2 ширхэг USB-C гаралт. За ингээд 3 хүн суух. За ерөнхий нөгөө хэмжээ нь бол Forerunner, Lexus, нэг GX эдгээр чинь бүгд ойролцоо учраас яг манай 3 хүүхэд бол ингээд суухад машгүй. Боломжийн орон зайтай юм байгаа. Тэгээ хамгийн гол нь нөгөө суудлынх материал нь ер нь энэ их гоё. Нэг юм энэ ч уг нь арьс гэхээр бас арьс биш гэдэг юу л нэг өөр нэртэй материал байсан. Энэ бол тэгээд бас маш гоё тухтай судал байна, зөөлхөн байна. За ийм судал тийм бас нэр privacy curtain ингээд бас юугаа хаачна. Тэгээ ер нь бол нэг энэ Lexus-ийн яг Lexus брендийн өөрийнх нь luxury гэсэн шиг энэ дотор салуунд байгаа энэ материалуудын хийцлэл чанар гэх юм уу тий. Тэр бол маш гоё. Тэгээ хүний яг бие хүрж байгаа яг энэ эсгүүд тэр бол маш гоё юм зөөлхөн юмнуудыг шийдэж өгсөн. Тэгээд энэ суудлын материал бол гоё санагд чинь энэ ч нэг юм хилэн ногоон оруулга бол маш гоё харагдаж байна. За тэгээд машины моторыг нь бас харуулчих тий. Өөрөөс хөгдөөд нөгөө амарчинтай гэдэг үлээ тий. Өөрөөс өчөж байгаа бол тий. Нөгөө янз бүрийн юм татахгүй. Тэрийг бас сүүлийн зарим нэг машинуудаар тийм болцсон болох тэр бас онцолж хэлээд байгаа юм. За энэ бол 3.4 twin turbo мотор. Морины хүч нь 349 гэсэн тий. Мошгоо хүч нь 400 хэдээд байдаг үлээ. Энэ би гаргачаа за. Тэгээд энэ 300 дээр, Lexus 600 дээр, Sequoia Tundra маш олон машин дээр байдаг. Тэгээд хамгийн жижиг загвар нь баг энэ GX загвар дээр байгаа бах. Маш хүчтэй. Сая бол туршлын жолоогын хувьд бол хүчийг нэлээд сайн мэдэрлээ. Нэлээд complicated систем учраас энэ ч нэг одоо би нарийн ширээ рүү орж бол яаж чадахгүй. Гэхдээ бол маш гоё цэвэрхэн. За энэ моторн дээр жоохон асуудлууд бол анхандаа бол гарсан. Тэгээд тэрийгээ бол Toyota зарим нэг загваруудтай гарсан асуудлуудыг эргүүлэн татаад апдейтүүд хийгээд буцаагаад эзэд нөгсөн. За тэгэхээр Toyota-гийн тэр бол бүр хамгийн анх за ялангуяа Lexus загварч гэсэн анх харахаас ахвал ер нь бол Toyota дэлхийд бас нэг найдвартай тооцогддог нь юу вэ гэхээр машин дээр нь асуудал гарлаа гэхэд тэрийг шийдэж өгдөг. За зарим нэг автомашины брэндүүд дээр нөгөөтөө шийдэхгүй бүр ингээд гүрийгээд тий бүр хуу шүүв цагдаа болсон тохиолдлууд бүртгэлтэй байдаг. За энэ тал дээр бол Toyota хизээч за Lexus хизээч тэрийг бол яадаггүй арга хэмжээг бол дор нь аваа авчдаг. За тэр асуудлаас хойш бол энэ одоо 2025 он тэгээд одоо 26 он болж байгаа юм чинь тэр асуудлууд бол одоо шийдсэн байх гэж би бодож байна. Тэгээ моторын хувьд бол яг хайрцангуй залуу учраас нөгөө өмнөх V8 хөдөлгөөрөөсөө найдвартай байдал нь бол хайрцангуй одоо батлагдаж амжаагүй байгаа. Гэтэл Toyota чанарчтай, Lexus чанарчтай. Тэгэхээр тэр бол бас ямар ахын сайн мэдхгүй. Турбоноос болоод бас турбод энд нөгөө илүү жоохон олон эд анги ороод ирэхдээ тэрнээс болсон бас нэг жоохон хэцүү юмуд гарч иж магадгүй гэдэг тийм юу гэх юм бэ зүгээр нэг тийм сэрэмжлэл хүмүүс юм байгаад байгаа нь энэ моторыг жоохон хүлээч азнах тийм байгаад байгаа. Түүнээс биш за хурд хүчтэй тал дээр бол ерөөсөө ярих юм байхгүй мотор лээ. За одоо ер нь бол уруудах чинь. За уруудахтаа би энэ DAC гэдэг энэ системийг ажиллуулж уруудахаар бэлтгээд байна. За ингийн тулд болохоор за DD ч гэсэн байгаа. За H4 дээр байгаа. За тэгээд энэ DAC болон crawl гэсэн энэ товчийг дарчихж байгаа. За ингээр болохоор надад 4 км/цагаас 30 км/цаг хүртэлх одоо энэ хурдыг харуулж болдог гэсэн үг тий. Доошо. Тэгэхээр огцом уруудахад ямар нэгэн байдлаар аюулгүй энэ системийн тусламжтайгаар уруудах гэдэг гэсэн. За тэгвэл болохоор би тоормсон дээр ерөөсөө дарахгүй гэсэн үг тий. Тоормсыг ажиллуулахгүй гэсэн үг.
За тоормсыг ажиллахгүй. За миний хувьд болохоор хамгийн бага буюу 4 км/цаг гэдэг энэ сонголтыг нь хийчихсэн байна. За тэгээд ерөөхдөө доошогоо уруудаж үзүүлье. За 4 км/цагийн хурдтайгаар доошоо уруудаж байна. За миний хувьд бол зөвхөн өрүүлэл контролдож байгаа гэсэн үг. Тэгээ энэ систем нь ерөөхдөө бол Toyota-гийн ихэнх энэ машинууд дээр байдаг SUV англи. За манай машин дээр бас энэ байдаг. Би бол анх машин дээр энийг туршиж үзэж байхад надад эхлээд нөгөө нэг хөл нэгсэндээ ажиллахгүй гэсэн үг шүү дээ. Тоормсон дээр дарахгүй. Тэгээд айгүй эвгүй санагдчихсан. Гэхдээ яг юм огцом уруу тохиолдолд ерөөхдөө манай аялын видеонуудыг үзчихсэн бол ихэвчлэн яг тиймэрхүү моментуудад болохоор уугнаа өөрөө бичлэгээ хийгээд би ихэвчлэн жолооны ардталд сууж таардаг. Тэгээд тэр тохиолдлуудад ерөөхдөө энэ системийг би ерөөхдөө ажилуулж хийж сурсан гэх юм уу. Тэгээд тухайн үед болохоор яг нөгөө хөл ерөөсөө ажиллахгүй болохоор айгүй эвгүй санагдаад байдаг гэсэн боловч үнэхээр яг нөгөө нэг одоо юу гэдэг би хааз тоормсоо ингээл миний контролгүй машин өөрөө удирдах авчиж байгааг нь маш аюулгүйгээр маш огцом уруугаас жишээл уруудж байсан тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр тэр тохиолдолд бол надад айгүй тийм сейф мэдрэмжийг төрүүлжсэн. Одоо бол миний хувьд аль хэдийн энэ систем нь бол одоо ойрхон танил болчихсон л байна л да. За энд нэг гол юм хийгээгүйсэн юм шүү дээ. Миний хаана? Миний Эчээр. Гой нөрөөс массаж хийлгэж байна. Миний массаж хийгдэхгүй. Ээлжилж юм уу? Мэдгүй. Одоо яаж вэ? За, миний харж байна. За. Энэ машины бас нэг давуу тал нь энэ байсан. Суудлын массаж те. Бараг хамгийн том давуу тал. Бараг хамгийн том нь. Өөр машинуудад байхгүй хаа. Тий. Тэгээ одоо бид хоёр ерөөдөө таад бас яг өөрсдийн туршилтын жолоодлогоос юу гэж бодсон. Ингээ массаж хийлгэн гээ тий. Тэрийг хийлье гэж бодож байна. Яг чиний хэлдгээр энээр ямар гоё юм бэ? Хамгийн том давуу тал юм шиг байна. За чамд юу санагдав? Ер нь бол нөгөө түрүүнд хамгийн анх юунаас гарч ирээд хэлсэн шүү дээ. Яг энэ л юм биш үгээд. Шууд их хөдлөнгө одоо юу? Шууд хөдлөнгүүтээ хэлсэн тэр сэтгэл ер нь бол за нэг 80% байна. Энэ л юм шиг үү гэдэг. Тэгээ тэрний үе ихээр манай машинтай яг ер нь бол ижлэгэн орон зайтай гэх юм уу те. Тэгээд энэ оффроуд функцүүд нь бас бүгдөө айгу гоё одоо орчин үеийн автомат гэх юм уу те. Автомат нь зарим талаараа ийм тиймгээ ярьж байгаа боловч ямар ч тач бүх функц байрсан байна те. Тэгээ Lexus-ийн дээрээс нь хамгийн том нь одоо энэ нөгөө нэг том волюмны цоныг нь энэ хэрэглэгчд өгж байгаа өөрийнх нь Lexus-ийн үнэн хэрэглэгч нар гэдэг юм уу те. Одоо жишээл ингээд массаж хийлгээ сууж штэ. За тийм одоо юу надад бол санагдчихээн. За тийм. За эхлээд тэгээд чинийхийг сонсч. За тахан би өөрийнхөө массажныхаа юу ламбар дээр илүү жоохон төвлөрөөд яа. Ингээ нөгөө массажныхаа менюнд ингээд хаана яг юун дээр массаж өгөх вэ гэдгээ бас сонгож болтго юм байна. Тэгээд тэр нь маш гоё санагдчихна. За ер нь бол шүү дээ. За яг энэ цуврал дугаараа ихэлснээс хойш эн чинь ингээд өртгөн болж байгаа тий. Тэгээд энэ машин өөрөө хамгийн том мотортой машин өмнөх 3 загвараас 3 өмнөх 3-аас тэгээд тэр нь яалч хүн мэдрэгдэж байна. За хурд хүч бол үнэхээр гайхалтай сайхан байна. За тэгээд хэдийгээр том биетэй юм хурдтай явж байгаа ч гэсэн төрөн битээр нисгийн хурдны зам дээр явж үзлээ шүү дээ. Тэгээд тэгэхэд тэнд бол тэр их хурдтай явж хахад тэр нь нөгөө мэдрэгдэх байдал нь маш бага. За тэгээд тогтоох тэр хурд авж байгаад эргэл мэргэлтэн дээр бол жолоодлого бол маш гоё явж байгаа. Тэгэхээр засмал зам дээрх тэр хэрэглээ талтаа бол бүр маш сайн мундаг байна гэж хэлмээр байна. За тэгээд шорон зам дээр орж ирээд ингээд хэрэглэн дээр хараад үзэхдээ чиний хэлж байгаа шиг бүх модууд нь байна. За би бол бүх модуудыг өөрөө ингээд ашиглаад явахыг хичээлээ, тестлийг хичээлээ. Тэгээд бүгдээр бол маш одоо яг өнөөдрийн зам магадгүй бас зарим юм бүрэн дүрэн гаргаж өгөөгүй байх. Гэхдээ ер нь бол боломжийн тэгээд явчихж байгаа. Тэгээд өөрөө энэ машин өөрөө ингээд энэ чадамж сайтай учраас бас бүгднийг ашиглаад байх шаардлага гарахгүй. Одоо жишээл өнөөдөр хойд дефлок бол нэг залгаж юм хийсэнгүү шүү дээ. Гэхдээ хойно дифференциал локтой байж байгаа ч гэдэг. Тэгээд тэр нь бэлэн байгаа нь бас даваа тал тий. За тийм байна. Тэгээд ингээд бодоод үзэхдээ яг ингээд нэг бүх хэрэглээ байгаа хэрнээ надад
За энийг нөгөө өмнөх машинуудтай харьцуулаад үзэх юм бол за Jeep машинтай харьцуулаад Jeep дээр илүү юм нэг юм have fun тий нэг тийм fun drive байсан шүү дээ. Тэгээд юмнуудаа өөрөө ингээд залгах юмуд нь байсан бол энэ загвар энэ Lexus GX 550 дээр болох тэр ихэнх юмуд нь автомат. За тэгээ автомат дундаа яг ингээд цас эсвэл шавар гэдэг нь зааж өгвөл бусдыг нь компьютер хийгээд байгаа. За нөгөө EKDSS-ийг ингээд тушаад үзье гэж бодож байгаа хэрнээ за яг энэ нөгөөт нь яг орж байгаа болов уу гэдгийг мэдхэд хэцүү. Яг тэгтээ бүх юм автомат учраас тийм. Тэгэхээр тэр автомат хэрэглээг хүсэж байгаа хүнд бол амар. Гэхдээ нөгөө талаараа надаас нөгөө миний юмдыг аваад би энэ ч жоох юм хиймээр штэ гэж бодохоор. Юу гэж хэлэх юм те. Тэрнэхдээ уг нь бол сул тал биш муу юм биш байгаа даа. Гэхдээ миний бодлохоор би энэ чинь жоохон өөрөө ингэдэг юм хиймээр штэ. Тэгэхээр юу юм тий наад үнцгч яг бодож ирсэн нэ түрүүнд онцолж яриаггүй тэнгүүд юу байгаа даа. Ингээд амар завгүй ачаалттай ажиллаж жаад ингээд гоё хөдөө гараад тий. Гэхдээ энэ олон энийг нь яаж ажилуулдаг тэрийг нь чад юм ад ингээд тэрэн дээрээ тийм фан хийгээд тий өөрөө enjoy-дод ахгүйгээр зүгээр ингээ аюу гоё машин өөрөө бүгднийг өдөрдөөд ингээ аваа авчдаг. Тим хэрэглээг сонирч байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэрэглээнд бол айгуу гоё таарч шүү дээ. Тий. Тэгэхээр яг тэрэн дээр үнслээд би ингэж хараад байна л та. Энэ яг энэ машин манай гэр бүлийн хэрэгцээнд бол 100% тохирно сонгоо. Ясаа. Энэ машин л 100% тохирох юм энийг сонгоо. Юу гэж хэлэх гэдэг нөхдөр энэ бол яг бидний эцэнд бол тохирно. Маш гоё тохирно. Хоол замд аялах гэж байгаа бол тохи тухтай тий. За зам дээр явж хахад дуу шүү байхгүй ингээд. Тэгээ яг энэ машины байгаар ингээд аваад унаад явах бол маш гоё. Гэхдээ илүү экстрим аяллуудыг хийхийг зорж байгаа тий. За зүгээр адаглаад одоо нөгөө хагийн харнуур руу явах юм уу? Гүнжин сүм рүү явах юм уу тий? Шавар усанд зүтгэдэг. За тэгээд төшөө бүр хөвцлийн ингээд бүр тайгууд руу гүнзгий ороод ч юм уу тий. Яг тиймэрхүү аяллууд дээр би энэ машиныг авчаад явхад нөгөөдхөө хайрлаад гэх юм уу тий. Тэр нь баг надад ингээд юм жоохон сэтгэл өвтгмөр санагдаад байгаа. Тэгэхгүй ихэнх хэрэглэн дээр за магадгүй ингээд хэрэглэгч нарын 99% нь тэдний аяллах нь 90%-аас илүүд нь баг энэ машин бол хангалттай байна. Тэнгүү түрүүний би нөгөө 80%-тэй гэж хэлсэн сэтгэл нь үлцэн 20% дээр нь жишээл GX 550-тай одоо өрсөлдөхүйц юм уу ижил төстэй Toyota-гийн өөр загваруудыг туршиж үзсний дараагаар энэ яг үнэхээр GX-ийн luxury тий Lexus брендийн энэ нь яг worth it байж чадах нь уу гэдэг нэг бас нэг одоо шийдэл үлдчихэж байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо 250 байна тий эсвэл Land Cruiser 300-ийн өөр нэг тийрүүд байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр тэднийг ингээд туршиж үзэх хэрэг боломж олдох юм бол тэднийг туршиж үзснийхаа дараа үнэхээр GX-ийн хувьд бол яг тэр хэсгүүд нь ийм байсан юм гэдэг арай нэг өөр дүгнэлт нэг тодорхой хугацааны дараа хүрэх байх гэж бодож байна. Тийм. Тэгээд манай үзэгчнэр бас өөрсдийнхөө саналыг хэлээрээ. За хэрэглэгчнэр нөгөө бол мэдээж хэрэглээнийхэн талаар бас яриараа гэж би хүсмээр байна. Тэгээ бид хоёр бол энэ дугааруудыг бол ямар нэгэн спонсоргүйгээр бэлтгэж байгаа. Спонсор хайж байгаа. Гэхдээ бид нэр энэ автомашин нийлүүлэгч компаниудаас спонсор авахгүй байгаа. Яагаад гэвэл бид нэр өөрсдийнхөө яг энд ярьж байгаа сэтгэлдлүүдийг өөрсдийн байлгахыг хүсэж байна тий. Мөнгө аваад ямар нэгэн байдлаар худлаа ярихыг хүсэхгүй байгаа учраас. Тэгэхээр бас энийг ингээд хит реклам хийж гин гэдэг талаас бити хараарай. За GX-ийн хувьд бол бид нэр өмнөөс анханаас нь хэлсэн энэ загварыг гарсан цагаас нь гарахаас нь өмнө ингээд харж явж исэн учраас энэ дээр бас бити жоохон софт байгаад байж магадгүй. За миний хувьд одоо жоохон сөрөг санагдах одоо нөгөө муулах нь хаашаа тэр зүйл нь юу вэ гэхээр хэтэрхийх технологичсон хэтэрхийх автоматцсан цахилгаанчсан байгаа нь яг нөгөө талбар дээр гарахад тэр нь жоохон сөрөг болохгүй гэдэг байгаа. Гэхдээ өөр энгийн аяллаа арай жоохон тав тухтай байдлыг хардаг хүнд бол энэ маш гоё юм байгаад байна шүү дээ тий. Эсвэргээр бидний хамгийн анх үзсэн хамгийн анх хоёр дахь машин 70 сэр бол тий бүх юм механикцсан тий бүх юмыг би өөрөөр хийж болно гэхэд би тэрийг аваад шууд гараад явхад би тэнцээ нөгөө энийг гинтээ чүрж айхаар юм шиг санагдаад байгаа байхгүй нөгөө задвар дангийн анхнаас би яриадсан шүү дээ. Тэрний энэ бол эсрэг байгаа даа тийм бод. За тэгээд бит хоёр бол энэ машинуудыг дахиад бит хоёр хэд хэдэн машин тоочглсон байгаа. Тэгээд тэр машинуудаа бас үзэж байгаа дундаас нь бас ингээд төсгөлт нь мэдээж хэрэг бүгдийг нь харьцуулаад ингээд
сэтгэлдээ хуваалцсан. Тэгээд өөртөө сэтгэлийн тэнцвэртэй байх үүднээс давуу тал юм байна, сул тал юм байна. Бидэрт энэ таалагдж, энэ таалагдахгүй байна гэдэг юм яриад яваад байгаа шүү. Тэгээд сүүлд нь дүгнээд за ер нь энэ машин бидэрт илүү таалагдах болох юм байна юм уу те. Тэр юмнууд бол гараад ирэх байх. Тэр болтлоос та бүхэн бас алдлгүй дугааруудыг бас үлээ авч үзээрэй. Мэдээж та хэдийн эхэлж байгаа комментуудыг харж байгаа тий. Сэтгэлдлүүдийг хараад санал болсон машинуудыг бас үзхийг бас бодож байгаа. Тэгээд бас бид бүгднийг бас үзэж чадахгүй байх. Тэрийг бас сануулаад хэлж хэрэгтэй байх. Тэгээд дараагийн дугааруудыг бас амжиж үзэх хүсэж байгаа бол мэдээж манай сувгуудыг subscribe хийгээрэй. YouTube дээр үзэхэд илүү чанартай байдаг, илүү гоё байдаг шүү. Тэгэхээр манай YouTube сувгаас үзээрэй гэж хэлмээрэн. Тэгээд YouTube сувг дээр бас бид нар видеого төрүүлээд оруулдаг юм. Тэгэхээр энийг хэрвээ Facebook-ос үзэж байгаа бол YouTube дээр ороо subscribe хийгээд тэндээс үзхийг хичээгээрэй. YouTube дээр үзэж байгаа бол лайк дараа share хийгээрэй гэж бас хүсмээр байна. Тэгээ YouTube дээр нэг хамгийн гол нь timestamp байгаа даа шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж өөртөө хэрэгтэй мэдээллийг богино хугацаанд авъя гэх юм бол яг тэр timestamp-ийн дагуу үзээд өөртөө хэрэгтэй мэдээлэлээс авах боломжтой гэсэн. Тий. За тийм байна. Тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан мэдээж хэрэг баярлалаа. Өнгөрсөн ч гэсэн тий. Валентины баярын мэдрэггээд бас бид Валентины бол бүтэн өдрийг ингээд дуртай юм да тий. Ийм да хийгээ явж байхдаа дуртай юм да тий. Тийм. Тэгээд бас нөгөө дараад нь дурсахад гоё юм тий. Дараа нь тэр Валентины энэ 26 оны Валентиныг энэ Lexus-ийн GX 550-тай өнгөрүүлсэн дахиж мэдээж хизээч ийм момент тохиохгүй бах. Тэгэхээр яг тэргээрээ гоё үнцэнтэй болж үлдчихэж байгаа гэж бодож байна. Тэгээ анханасаа крашлж харж исэн машин учраас яг ийм бас илүү гоё тусгаалж ийм гоё момент үлдэхийг бас хүссэн. Тийм хүүтэн өдөр байсан ч гэсэндээ ямар ч байсан энэ Lexus-ийн одоо 5 тухаар тий өнөөдрийг гоё дулаацуулж юу яаж өнгөрөөж чадлаа л гэж бодож байна. Ингээ сайхан масаж хэлгээд. Харин юу яагаад штэ ярианы ирч жоохон сулраад байна. Тий, жоохон нойр хүрэж. Тэгэхээр масаж хийгээд ингээд яг энэ нэг амар том давуу тал байгаа юм л та. Ингээд өдөржингөө машин байж хөдөө явж байгаа тий. Тэгээд дараа нь сайхан масаж хийдчихээ тэгээд шууд орондоо ороод гоё ч. Үгүй байрж явах явцдаа олон цагийн драйв хийж байгаа штэ. Тэгэхээр тэр явц чинь ингээд нөгөө нуруу муруу амар чилдэг байхгүй юу. Тэгэхээр яг тэр үед эн чинь нөгөө нэг зам дээр жолоодлогоо зогсооно гэдэг чинь цаг алдах гэдэг. Тэгэхээр ингээд яг тэр үед бол амар хамгийн хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Хүзүүний сүрүү орж байгаа лөө. Хүзүүний сүрүүл оруулах хэрэгтэй юм да. За тэрийг нь тааруулчих. За битээр тэгээ жоох массаж хийлгэж байгаад баслаа. Тэгээ өнөөдөр битээртэй хамт байсан баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.